намрын мод тарилтын хугацаа болсон байгаа. Тэгээд ер нь бол модыг яаж тарих вэ? Ялангуяа намрын модыг одоо бас яаж тарих хэрэгтэй вэ? Хаврынхаас ялгаа нь бас юунда байдаг вэ? Ер нь бол мод тарих дуртай манай хүмүүс. Гэхдээ технологийн горим бас алдах, мэдхгүй чадахгүй тохиолдол бас байдаг. Тийм учраас одоо мод тарийн нэвтрүүлэг одоо мод тарилтын үеэр яг одоо энэ арга технологи бол заадаг байгаа. За энэ одоо бол аян газрын мэрэгжилтэй Эрдэнэ бидэнтэй хамт байх болно. Тэгэд ингээд эко хичээлээрээ модыг яаж тарих вэ? Тэр юуны өмнө бол мод тарихын тулд эхлээд мод тарихад тийм нүхээ бэлдэх хэрэгтэй. Энийг бэлдэхийн тулд бол анх модын нүхийг бол нэг өргөн нь бол нэг 50-60 см өргөнтэй. Доошоо бас ер нь бол нүхний хэмжээг л том байх тусмал ер нь модон сайн байдаг л да. Тэгэхээр өргөн нэг 50 бас тийм том хэмжээний ухах хэрэгтэй. Мод тарихын тулд юуны өмнө хөрсөөгөл маш чухал анхаарах хэрэгтэй. Одоо л манайхан тэгээ шууд л хөрсөнтэй ерөөсөө ингээд нүхээ ухлаа буцаагаад нөгөө хөрсөөрөө буцаагаад модоо болцдог. Энээс болж бас нэг урахгүй технологи алдах бас. Тэгээд дараа нь устдаад байдаг. Нөгөө үржил шимтэй хөрсөн байхгүй учраас мод маань хичнээн болсон чинь ингээ урахгүй. Бас ийм тохиолдол бас гарч байгаа юм л да. Бордоо хийх хэрэгтэй л дээ. Ер нь бол бас химийн кали гэдэг модонд хэрэгтэй нэг бичил элементүүдийг бас ингэж өгөх хэрэгтэй. Тэр бол орон нутгийн хамгийн нэг хямд төсөр бордоо бол энэ орон нутгийн нэг малын бог малын хөх бууц. 2-3 жил үнсэн энэ хөх бууц байгаа. За энийг бол одоо ингээд нөгөө мод тарих нөгөө үндэс байрлах төр хэсэгтээ бол ингээд нөгөө хөрсийн гэж бэлдэж байгаа юм л да. За ингээд 1-2 кг орчим ингээд хөх бууц ингээд хийж өгч байна. Тэгээд ер нь бол ингээд нөхөө ухчаа дараа нь ингээд усалж орох хэрэгтэй юу үгүй юу? 7-8 хоногийн өмнө 10 хоногийн өмнө ингээд ухцдаг. Тэгэхээр нөгөө нэг хөрснөө маань нөгөө нэг юунаас нөгөө агаарч нөгөө хуурай шилтаас үүдээд нөгөө энэ ухсан дөх маань бас нөгөө чигшлээ алдаж ингэж газрын хатах ийм тохиолдол байдаг учраас 1-2 хоногийн өмнө нөхөө ухаад тэгээ ухсан даруйдаа ер нь бол модыг тарих нь зөв гэж үздэг л дээ. Ийс хийж өгснөөр бол бас нөгөө тийм хөрснийхаа нөгөө нэг агаарын сэлэлцлийг сайжруулдаг. Бас агаар хөрсний юуг бүтцийг сайжруулж өгдөг. Ийс хийж өгснөөр ер нь бол тохиромжтой. Яг хуу урд говийн зүг мөг ингээд говь хэрийн бүст бол ийс хийж өгөх шаардлагагүй шүү дээ. Тухайн орон нутгийн өөрийнх нь өрсөн бол мэлтэй байгаа учраас тий. Тэгэхээр тэр орчинд бол ерөөсөө л малын хөх бууцнаасаа нэг голны малын хөх бууц 1-2 кг-аас илүү хийж болохгүй. Энэ бол самоог ингэж хийснээр бол бас буцаад нөгөө бордоолохоос илүү бараг хор болох юм чинь одоо өвчин ортоо үүсэх тийм ихтгэх юм бол тий. Мөөгөнцөр өвчин үүсэх ийм бас сөрөг нөлөөтэй учраас ер нь бол малын хөх бууцыг бол бас тааруулж хийх хэрэгтэй л дээ. Ер нь бол нэг 2 хүрзийг нэг иймэрхүү хэмжээтэй огсон хүрзэнд бол нөхөнд бол 2 хүрзийг орчим хийгээл. Уулын хар шорон хөрс байгаа ч жоох ингээд агарын юуг сайжрууланд бол бас ингээд ирсээ сайн гарч өгнө л да. За ингээд хөрс маань одоо ингээд бэлэн болж байгаа юм л да. За түрүүн бол ингээд мод тарих хөрсөө бэлдэж одоо нөхөө огч хөрсөө бэлдсэн байгаа. Одоо л ингээд тусгай зориултын газар ингэж мод үржилгийн газарт одоо үрээр болон мөчрөөр угуулсан энэ суулгаж байгаа одоо авч тарихтаа бол бас тухайн энэ авах суулгаж байгаа бол ерөөсөө үнцийг гэмтээхээргүй тий. Гол үнцийг бас гэмтээхгүй байх шаардлагатай. Одоо аймаг орон нутагт болон одоо нийслэлд бол бас нэг хаврдаа тарьцуулганы өсөлтөө худалдаа болон гэж зохион байгуулалт тэр нь бол тэр тухайн орон нутгийн төрийн байгууллагууд бас ингээд хяналтан дор ингэж ажилладаг учраас бол учиргүй тийм одоо чанаргүй суулгаж тарьцуулах зарах бол тийм байхгүй. Гол нь энэ одоо энэ зам дагуу байгаа энэ хулгайгаар ингээд уулнаас мод авчир зарж байгаа тэр хүмүүс бол дараа нь хариуцлага тооцохгүй тэр хүмүүстэй чинь байхгүй учраас тэр яг тухайн аж ахуй нэгж тэр мэрэгжлийн хүмүүсээс нь очиж авах нь зүйтэй юм да гэж. За энэ маань бол ингээл одоо мэрэгжлийн одоо мод үржүүлгийн газар үржиж байгаа, ургаж байгаа одоо суулгах шүү дээ тийм ээ. Тэгээ одоо навчаан гөвж эхэлж байгаа ийм моднууд байна л да. За ингээд модыг тарихын тулд бол одоо энэ үндэсний хүзүү гэж байдаг байхгүй модны суулгацсанд. Одоо яг ингээд нэг шороотой байсан. Энэ одоо
хөрсний гадаргуутай шиг шороогүй. Яг энэ нь үндэсний үзүү гэж ярьж байгаа. Энэ үндэсний үзүүг бол нэг газрын гадаргаас доош нэг 5-аас 10 см-ийн гүнд суулгаж өгч байгаа байхгүй. Яг энэ хүртэл тэгснээр бол тэр нөгөө тогоо манаас дараа нь уртлагаа арчилгаа хийгээд бас юм хялбар болж байгаа. За тэгээд ингээд нөгөө түрүүний юу яасан хаваасаг өссөн дээр бол ингээд нөгөө модныхоо үнцийг ингээд сайхан жигд ингээд тарааж бүр ингээд сайхан жигд тарааж тавьж байгаа шүү дээ. За тэгээд ингээд жигд тараа тавьсны дараа энэ ч бас нэг 2 хүн хийх та ингээд тарааж. За тэгээд түрүүнийхээ нөгөө бэлдсэн өрснөөс овооснаас бас нэг жоох ингээд модныхоо үнц хэсэгт нь бас ингээд ямар мод тарж байна? За бидний жимсний нөгөө нэг өөрлөгөд одоо алюминий нэг овогт багтдаг. Одоо энэ манай энэ юу нэ эцэг нь бол нэг алюминий л одоо овог юм да. Тэгээд өөрлөгөд одоо энэний жимс нь бол яг тийм нөгөө нэг энэ юу шиг нөгөө давжаа алюм арнитик шиг гэхдээ маш жижиг хэмжээний л дээ. Тэгээд тийм модыг ингэж одоо тарьж байгаа маа. Нөгөө анх модны нүх ухахтаа тийм нөгөө өнгөн хэсэгт нь нэг 15-аас 30 см орчимд нэг өнгөн хэсгний нөгөө нэг шин төжилтэй хөрс гэж байгаа байхгүй юу. Тэрийг бас нэг тусад нь ингэж нөгөө нүх ухахтаа тусад нэг ялга тавьчаад за тэгээд 30 см-ээс доош бол ингээд шороо хайр гарахыг нөгөө шин төжилгүй тийм уран бодлын юу орохгүй тийм хөрс байгаа шүү дээ. Хөрс гэж нөгөө шороо тэрийг бол нөгөө талд нь гаргаж аваад тэгээд нөгөө түрүүний нөгөө өнгөн хэсгийн тэр хөрсөөрөө буцааж ингээд модондоо ингээд хувцалт хийж модоо ингэж тарихт бол бас илүү бас үр дүнтэй болдог. Өнгөн хэсгийн хөрс нь бол манай энэ байгаа нөгөө ургамал урах тохиромжтой энэ хөрс үржин шимтэй энэ хөрс маань энэ. За ингээд тарсныга дараа бол ингээд маш сайтар ингэж чигжиж нэг агааргүй болтол энэ ургамлын үнцийг агааргүй болтол ингээд сайн гიშгэж өгөх хэрэгтэй. Маргааш нь ингээ хагцсан байдаг шүү дээ. Тэрийг яах хэрэгтэй вэ? Тэр бол нөгөө нэг түрүүний ярьснаар бол нөгөө нэг шаварлаг хүнд хөрснүүд чинь тэгж нөгөө өрөмтөж ингэж хагарж байгаа байхгүй юу. Ер нь тэхийн тул бол модоо тарихын тулд анханасаа л хөрсөө маш сайн бэлтгэх хэрэгтэй. Тэрөө тэгж хагарсан тохиолдолд бол нь бас тэр чинь нөгөө нэг агаарын солилцлыг өрөмтөж ингэ хаадаг учраас маргааш нь бас нэг усныхаа дараа бас ингэж агааржуул оруулахын тулд сэрүүлт хийж өгөх хэрэгтэй л да. 1000 төгрөгийн нүх ухаж 2000 төгрөгөөр мод тарьснаас 2000 төгрөгөөр нүхийн бэлдэж 1000 төгрөгийн мод тариа гэж ийм үг байдаг байхгүй. Тэгэхээр одоо ерөөсөө бараг модноосоо илүүгээр нүхэн лугаал ерөөсөө анхаарлаа хандуулах хэрэгтэй байхгүй. Хөрсөө тэгээ тарих модныхоо нүхийг тэгээд тэр дотор нэг хөрсийг л маш сайн анхаарж ингэж тарих хэрэгтэй л гэж үзэж байна л да. Энэ намрын тарилт бол одоо ингэ тариад цэник устгах хийж өгнө л да. Нэг энэ модонд бол нэг бүр 60-аас 80 литр болсон. Бүр хандлан нэг услна. Ингэснээр бол тэр цэник устгах маань дараа жилийн хаврын нөгөө урам дуралтай хугацаанд шууд нөлөөлөд ингэ гарч ирдэг. Ер нь бол намрын тарилт хаврын тарилтаас илүү байдаг гэж нөгөө хүмүүс ярьдаг тий. Одоо ингээд яг унтаад дараа хавар сэрэхэд бол нөгөө нэг өөр хөрсөн цуцсан байхад тэрийг мэдхгүй сайхан ургаад эхэлдэг тий. Яг тийм байгаа байхгүй. Одоо нөгөө дасан зогцох чадвар гэж юм байгаа л да. Одоо нөгөө хавар чинь нөгөө яг шүүс хөдлөх үеэр нь ингээд өөр гадараас авчираад өөр хөрсөн суулгачдаг. Тэр үедээ одоо нөгөө дасан зогцох чадахгүй ингээд байж адил. За яг бараг 1 жилийн уралтыг алдж байгаа байхгүй. Намар тарьснараа бол өстой таны хэлдгээр шууд хавар нь ургаж гарч ирэл тэр жилийнхээ өсөлтийг авчиж байгаа учраас бараг 1 жилийн илүү ингээд ер нь бол ургалтаа өгдөг. Намрын тарилт бол тийм илүү ач холбогдолтой сайн талтай. Эх хорон байгаль дэлхийн хайрлаг уламжлалт Монгол замдан шан дээдэлж хүмбэр байгалийн нөхөн сэргээх хамгаалахад гар бие оролцов. Ойн сан ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол улсын ерөнхийлөгч мод тарих үндэсний өдрийг зарлалаа. 10 дугаар сарын 9 бүх нийтээр мод тарих өдөр. Та мод тариарай. Ногоон гаргийг хамтдаа бүтээе. Байгаль орчин аялал жуулчлалын яам засгийн өдрийн хэрэгжүүлэгч агентлагийн ойн газар. Ер нь манайхан бас ингэж алдаад байгаа. Өдөр болгоны модонд өглөө оройн сэрүүн дээр нэг 5 литр ус ч юм 10 литр ус ингэ хийдэг. Өдөр болгон. Тэр маань нөгөө нэг модныхоо үнцэнд ингээд яг очиж нөлөөж чаддгүй учраас 7 хоногт юм уу 10 хоногт нэг удаа устгах хэрэгтэй бүр нэг 30 юм уу 40 литр хантал усалж яхад. Тэгхтээ ерөөсөө ингэ бодож байгаа байхгүй. Тэгэхээр нэг усандаа нэг зуны хугацаанд бол нэг 8-аас 10 удаа ингэ устгах хийхдээ бол тий маш сайн хантал ингээл усалж байгаа хэрэгтэй. Тэрийг бол нөгөө өглөө оройноос сэрүүн дээр
бүлээ усаар ингэж устгах хэрэгтэй. За тэгснээр бол одоо энэ мод маань бас илүү үр дүнтэй байгаа байхгүй. Өдөр болоо нэг жоохон ус хийдэг. Тэр маань бол ямар ч модондоо нөлөөлдөг. Хийх усаа бол шууд нөгөө мод руугаа чиглэл хийж болохгүй нэ шүү дээ. Мод руугаа чиглэлээ хийх юм бол энэ маань нөгөө бидний тарьсан нөгөө хөрсийг ухаж хаяад ингээ үнцийг нийл гаргах сүрэлттэй учраас нөгөө ухс нь нөгөө тий товооныхоо ханыг дагуулж ингэж. За ингээд нэг намрын тэнэг услахаар бол 60-аас 80 литр ус юм гэдэг. За ер нь тэгээд модны тарилтыг бол одоо манай орны нөхцөлд хавар 4 сарын 20-аас 25-ны хоорондоос 5 сарын 20-ны хүртэл тарихад одоо яг тохиромжтой байгаа. За намар бол одоо ингээд 9 сарын 25 ингээд модны уралтын хугацаас одоо навчаа ингээд гөвцсөн байгаа. Ингээд уралтын 50 байдалд орсон үеэс нь газар хөлдөлтөл үе хүртэл. Ер нь бол модыг бас нэг ер нь тарьж чадах юм бол өвчлөн тарихад боломжтой л гэж ярьж байгаа. Хуулиндаа бас ингээд дагаад өгсөн маань. Тийм учраас иргэн бүр одоо ингээд хуулиа хэрэгжүүлээд мод тарих ажлыг төвтэй оролцохыг бас хүсэж байна. Тэгээд мөн үүний дагуу бол манай Монгол Улсын ерөнхийлөгчөөс сая 2010 оны 4 сарын 14-ний өдрийн 63 тоотын захирамж гарч бүх нийтээр мод тарьдаг юм өдөртөө бол яг тийм том юм зарлиг гаргаж бүх нийтээр мод тарих юм үндэсний өдөртөө болсон байгаа л да. Тэр маань бол тэр зарлиг дээр 5 дугаар сарын болон 10 дугаар сарын 2 дахь 7 хоногийн бямб гараг гэж байгаа байхгүй юу. Бямб гарагт ингээ бүх нийтээр ингээ модоо тарья тий. Ойнтгой уулзаасныхаа дагуу иргэн бүр нэг модоо тарья, аж ахуй нэгж байгууллага 5-аас доош модоо тарья гэдгийг манай ерөнхийлөгч манаас ингээ дэмжиж энэ зарлиг гаргаад ийм үндэсний өдөртөө болсон байгаа. За тэгээ энэ оны мод тарих намрын үндэсний өдөр маань бол 10 сарын 9-ний өдөр бямб гарагт тохиож байгаа учраас иргэн аж ахуй та бүхнийг бас өргөнөөр ингэж мод тарих үйлстэй, ариун үйлстэй ингэж оролцохыг бас уриалж байна. Бүх нийтээрээ модоо тарьцгаая. Яг энэ технологийн дагуу одоо тариараа гэж бас мод тарих нэвтрүүлгийн зүгээс уриалж байна. Тэгээд танд баярлалаа. Яг хичээлд маань оролцож одоо мод тарих, ухаан мод тарих технологийн талаар одоо сайхан зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Монгол Улсын иргэн бүр байгалаар хамгаалж мод тарих үүрэгтэй. Та модоо тарьсан уу? Байгаль орчин аялал жуулчлал яам ойн газар